Өнгөрсөн 2012 оны сонгуульд 2500 ширхэг санал тоолох машиныг хэрэглэсэн. Энэ удаагийн сонгуульд мөн тооны машиныг ашиглан эвдэрч гэмтсэн машин байхгүй. Харин 800-аар санал тоолох машины батарейг солих шаардлагатай болжээ. 4 жилийн өмнөх сонгуулийн хар машины батарей дууссан тул сэлбэг цэвэрлэгээний материалыг авахад 66 сая төгрөг төсөлсөн гэлээ. Тэгээ энэ маань бол одоо хэвлэлийн мэдээлэл хэрэгслэр гараад байгаа шиг 2.5 тэрбум биш. Энэ бол нэг ширхэг батарейг нь бол нэг 70-80 мянган төгрөгийн хооронд төсвөлсөн. Ерөнхийдөө 80 мянгаар төсвөлөхэд бол нэг 60 хэдэн сая төгрөг орох ийм дүнтэй байгаа. Тэр 2.5 тэрбум гэдэг маань бол ерөөсөө энэ автоматжуулалтын хэрэгэлсэнтэй холбогдож гарч байгаа нийт зардлын хэмжээ байгаа. Техник технологи хөгжчгөөд байхад батарейгаар ажилладаг автомат төхөөрөмж ашиглах хэрэг байна уу? Хэдэн зуун сая төгрөгөөрөө сонгуулийн хэсэг хороо бүрээ камержуулаад тоолчвол илүү шударга үнэмшилтэй баймар гэх сэтгэлдлүүд олон нийтийн сүлжээгээр хөвөрсөөр байна. Нийт манайд ашигладаг санал тоолох төхөөрөмж маань бол 2500 ширхэг байгаа. Энэ дээр бол бид нар 13 цаг барьж явах тийм ээ. Цахилгааны сүлжээнд холбогдоогүй болон одоо тухайн өдөр эрчим хүчний саатал гарсан хэсгүүд дээр ашиглах зорилгоор юм 13 цаг барьж яадаг батарейг ашигладаг. За энэ батарейнуудын маань бол ашиглалтын хугацаа дуусчихсан байж байгаа одоо. Тийм учраас одоо энэ батарейнууд маань бол 13 цаг барихгүй нэг 4-5 цаг ч юм уу барих юм магадлал өндөр байгаа учраас бид нар бол ялангуяа энэ хөдөө орон нутгийн хэсгийн хороодод дээр бол ямар ч байсан нэг 800 ширхэг батарей шинээр авч өгч явуулах юм шаардлагатай болсон байгаа. Анхнаасаа санал тоолох машин авахдаа эдлэгийн ашиглалтын хугацааг яагаад тооцсонгүй гэдэг асуултууд урган гарч ирнэ. Энэ мэтчлийн идэж уух шалтгаанаа амархан олж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдж байна. Сонгуул болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Сонгуулийн ерөнхий хороо шударга ажиллах хэрэгтэй. Бүх мэдээлэл ил тод байх ёстой гэдгийг эргэж сануулсаар байна.